Удирдаачныг харахаар зүгээр тайзан дээр гараад дохиор барьцсан савлж байгаа юм шиг харагддаг. Гэхдээ үүний цаана бол маш их хөдөлмөр хөс шингэсэн байдаг. Энэ хөгжмийг хүргэхийн тулд, амь оруулахын тулд удирдаач маань өөрөө хөгжимчтэйгээ маш олон өдрөөр ажиллаж энэ уран бүтээлийг хүргэдэг байгаа. Хоёр такт. Хөгжмөх урлаг нь болохоор миний бодлоор 5 элементээс бүтдэг болов гэж бодож байна. Нэгдүгээрт тэр хөгжмийг зохиож байгаа хөгжмийн зохиолч, хоёрдугаарт тэр хөгжмийн боловсролыг олгож байгаа хөгжмийн багш, гуравдугаарт хөгжмийг урлаж байгаа тэр урлаач, дөрөвдүгээрт нь болохоор хөгжмөдөгч, хөгжимчин хүн өөрөө, хамгийн эцэст нь болохоор үзэгчд. Энэ бүхнээс энэ хөгжмөх урлаг маань өөрсөж байгаа. Гэхдээ бидний штрихэнд динамик юусоо нөлөөлөх ёсгүй. Пиано болгоод тийм урт эсвэл богино болохгүй шүү. За яг хിവэр чанар нь бол автахгүй зүгээр аяахан чанга болж байна. 4 такт дахиад 27 гэнэ. 1 2 1 2. Үзэгчдэд хөгжмөө өргөхийн тулд зохиолчийн зохиосон хөгжмийг оркестрийн хөгжимчдөөр дамжуулж амь оруулж үзэгчдэд өргөдөг байгаа. Тэгээд хөгжимчин болон өөр өөрийн мэдрэмжтэй, өөр өөрийн төсөөлөлтэй байгаа. Энэ мэдрэмжүүдийг бүгднийг нэг болгож, нэг зорилготой, нэг чиглэлтэй болгож энэ хөгжмөө амьдлуулах нь удирдаач хүний гол зорилго. Тэгээд энэ бүх юмыг болохоор бэлтгэл дээр бүх химнэл, бүх динамик, бүх хэлсгүүдэд цэгцэлж нэг мэдрэмжтэй болгож бэлтгэл дээр маш их ажилладаг байгаа. Энэ их бэлтгэлийн ард гарсны дараа бид нар үзэгчдэд бүрэн уран бүтээлийг хүргэдэг. Энийг крафт гэх юм.